гэж Рагнарын хүү гарч ирээд түүний өмнөөс асуудлыг шийдчихв. Тэр Теогийн нөрөөрөө тоглоом шавсаамаар асуудал засуулдорд барай ухаан алдчихдөхөө. Дарангуйлагчдод тоглоом хийж тавин байгаа дүр эсгэж байж явсагч одоо үнэхээр бухимдж байна. Дантераж бол 900-ийн дундаач дээд зинданд бартдаг хүн юм. Тэр зөвхөн Мизуийг хүч чадд хөрөх хүсэж ирмэлцлээрээ хөтлөгддөг. Тэр зөвхөн тэрхүү хүслээ биелүүлэхийн тулд Рагнарт нэгсэн билээ. Тэр илүү их хүч чадлын төлөө өөрийн бүх эрх мэдлийг ашиглах болно. Теогийн өмнөх амьдрал Дантераас ижигтэйгээр маш их санхүүгийн эрх мэдэлтэй байсан юм. Одоо бүх зүйл ойлгомжтой боллоо. Тэр үед хүүхч Ольтрийг өөртөө заршиж асан байж таарна. Энэ хүн гарцаагүй 900-ийн дотроос хамгийн зарчин өрсөлдөгчдийн нэг юм. Одоохондоо түүний аясаар байх нь хамгийн зөв алхам болно. Тео дараахан цэргийн дүр эсгэж дарангуйлагчлуугийн зам цаад болсондоо хөлцөж очив. Дандын нэр хэдлийн нэгээд ямар чохор хохирж уучраагүй гэж хэлв. 6 дахь залгамжлагч Тео Рагнар арга хэмжээнд Дантитай хуулцахад Данти залгуулагчдын зан чанарын нэрийг биширчээ. Тэр гараас өнгөн Теог шин залгамжлагч хэмээн хүлээн зөвшөөрч тамгалав. Энэхүү хачин жигтэй булчинлаг гэртээ харилцах тасан. Тео түүний жинхэнэ зорилгыг ойлгохгүй болон төрөлдөж байв. Тэр баяртайгаар гар барьж хэдэн дараахан мэд чиргээний үгс солилцов. Данти түүний даруй зан үнэхээр таалагджээ. Тэдний яриг таслан хүү ойртон ирж Теогийн шинэ өдөртөмжийг дамжуулав. Ольтригийн даалгавар дуусч байр шалгах шаардлагагүй болсон тул бүх ажилтнуудыг Two Front-ийн шугам яартай нэвхийг тушаажээ. Данти шинэ даалгаврыг сайшаав. Тэр хүү Two базаа хамгаалахын тулд Front-ийн шугамд очиж цастай хотолдох хэрэгтэй. Гэхдээ явхасаа өмнө Данти хвшээд нэг зүйлийг зэгцлэхийг хүсв. Ольтриг тандах даалгаврын талаар түнээс байцаал тавах ташаал. Харлуугаас өөрөөс нь ирсэн мүү гэж хивээс асуухтаа дарангуйлагчлуу бие барив. Тэр дайсансан өнгө аясаа ядан нууж хар тасны бас зэв тэр хараал идсэн Роберт Рагнар гэж нэрлэв. Нэмэгдсэн дарамтанд бицарч буй мэдрэмж төрсөн хий үнийг батлав. Данте тэр хар зарагт нэг өв дамжуулахыг түнээс хүсв. Хэрв Роберт түнээс хариулт авахыг хүссэн бол тэр нош өөрөө энд ирэх ёстой байсан юм. Тео дуудлагыг цаг алдалгүй хүлээн авч хойд зөвхт Тройны сэрэг дайтаж буй нөхдүүдтэйгээ нэгдэв. Төв өндөр зэгэн гол талааны талбараагаар Элдэн уулын нуруунд ширүүн өрнөж байна. Хоёр талын цэргүүдийн элд мөргөлдөж, тэнгэрээс бөмбөгдөж нүргэж байв. Өөрийн итгэж Умбра дээрээс суусан Тео Рагнар цагаан хувьтлууд морьт цэргийн дүрм тогтсон өмсөд цаг алдалгүй тулаанд оров. Тэр тулааны талбараар хурдлан нисч Тройны тэргүүн шугамыг бут нэргэж байлаа. Зевсэн нэгт ахан дүүстэйгээ мөр зэрэгцэн. Тэр дайсны талхайг хайр найргүй цавчиж байв. Тэнгэрт Ахмад Эвэжин нарвал тушаалгч их хайдас гисүрэг нөлөө хянаж байлаа. Довтлох боломжийг хармагц цагаан хувьтлууд морьт цэргийн бүх ангиуд түүнийг дахан даашлаа. Аасаас өөр нэгэн цэргийн анги засч энэ хязгаарыг ажигласан байв. Хар төмөр морьт цэргийн командлагч Торкес Рагнар нисдэг ангиудын үр дүнтэй хязгаарыг хараад инээмсэв. Түүний дэд командлагч цэргүүд болон мордынхоо урмыг дахин хугалсанд нь түүнлүү хашгичв. Торкес зүгээр инээж зүгээр тоглож байсан гэж зүтгэв. Дуурхай алхуурхан өмсөнгөө тэр цэргүүдээ тийм амархан шантрахгүй гэд хийгдээд командлагчтай итгүүлв. Тэд ямар тач тэнгэртэйгээ тэр дүүл гисэн шуудаас хамаагүй дээр юм. Дуурхай өмсөнгөц хөвжигтэй Торкес үгүй болов. Тэр цэргүүдийнхээ анхаарлыг хандуулж замд таарсан бүхнийг бут нэрэг гэсэн энгийн өдөртөмж өгөв. Өнөөдрийн дайснуудыг бүрмөсөн устгасны дараа тэд илүү сайн маргааш руу алхаж чадна. Эзэнт гүрний хамгийн хорц өдөөрөөр өдөртүүлсэн хар төмөр морт цэрэг хүний амнасыг үүж хэрэгсэн дайрав. Лорд Торкес бүх талын дайнд өөрийн үр ашигтай байдлыг шууд харуулв. Түүний чөлөөтэй эргэждэх чадны далайлт бүрт Тройны цэргүүд хідэн арваараа унаж байлаа. Тулааны донтон тоолж баршгүй олон дайсны толгойг авч явахдаа үнэхээр инээмсэглэж байв. Рагнарын анхаарын болон газрын морт цэргийн хамтын ажиллагаа нь өнөөдрийн тулааны төгөнд дуусахыг зүүнөв. Тэд газар нутгаа авч шүн болоход хүүнүүдийг түүдэг галж шатааж байлаа. Түр лагеруудаас баяр хөөр дултж байв. Торкес дүүгийнхээ майхнаар зочилж урамшлийн үг хичгийг хичээв. Тео командлагчийн марталыг даруухнаар хүлээн авах. Нүүр талан зогсоход тэдний төсөөтэй байдал үнэхээр гайхалтай байв. Торкер Теог өөрийгөө зүгээр гэж дуудахыг шаардав. Тэр бүр дараагийн удаа дүүгээ хамтын мухаар урлаа. Командлагч Торклийг майхнаас гарахад Тео болон түүний нөхдүүд хүндэтгэлтэй байр суурийг хадгалсан үлдэв. Тулааны талбарын мангас юм уц. Тео хар төмөр морт цэргийн командлагчтай ах дүүсүү байлаа гэж Сильвердийн давт тахав. Даж хиншин бай болов. Түүний ахлах цэрэг Ольтриг дээр юу хийснээ бүгдийг нь хэлхийг түүнээс шаардав. Азар арын дундуур нь орж Сильвердийн толгоор хүчтэй цохиж авав. Ахлах харан Теогийн хүнд нөхцөж байдалд хамаагүй илүү өрөвч сэтгэвчээр хандж байв. Залуус орт дөнгөж өнөдөр талааны талбарт нэгдсэн штэ. Тэд ядчил түүнийг жаахан амсгаа холох хэрэгтэй. Тео ороноос дайн хэрхэн өрнөж байгааг асуув. Тэр дөнгөж сайхан томилогдсон тул маш бага зүйл мэдж байлаа. Ерөнхий орсгол тэдний талд байгаа ч зарим зүйл сэтгэлийг нь зовоож байгааг арын тайлбарлав. Тэд Тройны бааз руу улам ойрцоор байгаа ч өрөвчөд ямар ч хөдөлгөөний шинж тэмдэг үзүүлгүй байна. Тэд яг л ямар нэгэн зүйлийг хүлээж байгаа мэт байв. Одоо бүгд түүнтэй адилхан зүйж
бодож байгаа байх. Стратегичд Тройны цэвэр сөрөг давталгааны тактикийг өрхний бэлтгэл гэж тайлбарлаж байгаа биз. Харин Тео өмнө хандлынхаа мэдээллийг мэдэж байв. Тэр ерөнхийн нэгдсэн ойлголтоос хальж харж чадаж байлаа. Тройны жинхэнэ зорилго бол анхдагч луугийн дурсгалж зүүж норсож буй цагаан цамхгийн төрийг булан авах явдал юм. Сөрс урсан тэр бүх цөс зөвхөн анхаар сануулах зорилготой байжээ. Цөс урсгах тухай ярихад нэгэн ганцаарчсан дайчин харахаа шинэрсэн юм ширгуулж. Тройны лагерт юу ч гадарсаагүй. Цэргүүдийг төвөггүй устгаж байна. Тэр дайчин шөнийн тэнгэр өөд ширтэж, эсэн зарцын нэгтэн тарахыг хүсв. Тэр олон хоногийн турш жижиг жараа хануудыг нэж цаас арь хэдийн цалхаад байлаа. Тэр нэгэн эмэгтэй хамт бүхэл бүтэн салаа цэргийг юуж биш юм шиг цэвэрлэв. Энэ бол Рагнарын 3 болон 4 дугаар залгамжлагчид болох Анхиор. Гейшер Рагнар нарын хувьд ертөнц үзэгдэл байв. Анхиор хаагаа хотод хэллээ гэж зэмзв. Энэ галзуу салаатай амтын юуж гадарсаагүй цэргүүдийг дээр шивтуртай гэдгийг тэр хинээс ч илүү мэдж байлаа. Түүний бодлыг батлахаар танил нэгэн хүн олхон гарч ирсэн дарангуй зөрчилдөө Дантерож байв. Данте элдэ ухаангүй савчхтал дээр дууд хургуу Гейшерийг аж хэдийн зэмлэг андсан байжээ. Дарангуй зөрчилдөө залуу лордын яаруу бөгөөд таагүй зуршийг хараад автхонч таатай байсангүй. Гейшер Дантыг мастер гэж дуудав. Мөн тэрээр олтрыг дээрх Дантигийн ажлын бүх гавьяаг өөр хүн асан гэдгийг дурдсанж дарангуй зөрч үүнийг аж хэдийн мартаж архижээ. Тэр энэ саадыг өдөхгүй өрнөх сонирхолтой шооны тасалбарын үн гэж бодохыг ирээд үзэж байна. Тэр гишарт өдөхгүй хин нэгэн зэрэгдэв авих болно гэдгийг анхааруулав. Гишар мастерыг нь Туркийн тухай ярьж гин гэж таамаглав. Нөгөө талаар Ансиа мастерыг нь 6 тацаар томчлагчийн тухай ярьж байгаа гадарч байлаа. Шинэ махны тухай яриа гишарыг давтлалав. Дарангуй зөрчлөө тэдний мастерыг хад тэдний хинч гүйцэж төрүүлэх боломжгүй гэж тэр хэлж байна. Дантерол зүгээр Тео Рагнар сонгогдсон нэгэн байж магадгүй гэсэн санааг зохиолох. Үүнээс болж гишар Ансиа хоёулаа хүчин мэт нөхцтэй болов. Тэдний мастер тэдэнд ирэх өдрүүдэд биш тэгштэй байхыг зүгээр даашгав. Боломж гарч ирмэгц тэд Тео Рагнарыг бүрмөсөн бод нэрх ёстой. Теог тулааны талбарт ирэхээс хэдэн цагийн өмнө тэр хойд зүг рүү фронтын шоом живсэн явах гэрээний татар байв. Шидэд лөө түнд анхдагч лөөгийн дурсгал зүүжийг хадгалдаг цагаан цамхгийн талаар мэдээлэл өгч байлаа. Бодоод байхад цагаан цамхгийн орчмын бүс нутаг нь Тройныхний хамгийн түрүүнд булан асан ханы газар байв. Азар хамгаалагчид бие биенийхээ байршлыг баримжаагаар мэдэрч чаддаг байна. Шидэд лөө цагаан цамхгийн хамгаалагч анхдагч лөөгийн хуваагдмал хүчний хамгийн том хэсгийг авсан гэж түүнд анхааруулв. Түүний бусад хамгаалагчид түүнийг зөвшөөрөв. Бүх дурсгалч зүйлс аж ахуйн бүтээгддэггүй. Хамгаалагчийн дурсгалч зүйл бүрнэ. Тэд өөр хүлээж өөр хүчийг олж авдаг. Зарим нь илүү их хүч чадвар тэр хэрээрээ илүү их хариуцлагаар ажиллагдсан байв. Цагаан цамхгийн хамгаалагч бол үүний хамгийн тод жишээ юм. Харамсалтай нь хамгийн хүчирхэршигтэн одоогоор Тройны нутагт дискрет байна. Тэд юу хийхээ төлөвлөж байгааг хэн мэдэх вүлээ. Тэр новшнууд Леватанд юу хийснийг Тео харсан билээ. Тэдэнд хамгаалагчдыг хордуулж анхдагч лөөгийн хүчийг булан авахаар бий. Тройнчууд тэрхүү хүчирхэршигтэн заван гараа хүргэсэн нь тэд яаж игээд цагаан цамхагт хүрэх ёстой. Төв өндөр зүвдих одоо цагт эргэн ирэхэд Тео чөтгөрч лөөгийн майхан руу чиглэв. Тэрээр дайсны хүч ачирхалтайгаар бөгнөрсөн хатан улсыг ганцаараа нэгж хүсэлтэд илэрхийллээ. Тео мэддэг бүхнээ шот хийж чадаагүй. Түл зүйлс Рагнар энэ санааг нь даруй нэцээ. Чөтгөрлөө шилдэг цэргүүдийнхээ нэгийг тодорхойгүй. Хувийн даалгавраар фронтоос явж болохгүй байлаа. Тео саяхан агаарын нэр дэвшигчээр илсэн ч хариуцлагаасаа зүгээр бортож болохгүй. Тео харин ч эсрэгээрээ эзгүй байх хугацаагаа нөхөх бодолтой байгаагаа хэлхийг хүсв. Залуу лортыг бухимдаж байгааг харсан Жужас шоосон инээн сүллээ. Тэр зүгээр хүүгээр тоглосон хэрэг бөгөөд Тео энэ зүйлд найдаж болно гэдгийг олон удаа баталсан юм. Командлагч түүнийг артаа санаа зовтгүй явж чадхаар зөвхөцүүлнэ гэж амлав. Үүнээс гадна ганц цэрэг яснаар цагаан холигдлууд март цэргийн хүч солихгүй. Гэхдээ Жужас түүнийг гар хоосон эргэж ирэхгүй гэж амлав. Тео командлагчийн хаа итгэл талархаж хизээч урам хогосгүй гэж тангараглав. Тео нэгт секундаар чүтгүй өмбраа дээр мортож Тройнчуудаар дүүрсэн цагаан цамхаг руу нууцаар төглөө. Хэрв тэр илүү ойрхон нисвэж тэрхүү лагеруу түүнийг гарцаагүй болж харах болно. Тиймээс тэр уулын нурууг халахорч болгон ашиглаж буух шаардлагатай болов. Одоо ч гэсэн тэр өмбрагийн шин нуугдаж цэсээ хорих чадварыг биширсээр байлаа. Хорт могон цустай холилцсон хорон санаа цүдэрлөгийн өөрмөс шин чанар үнэхээр төс байв. Өмбрагийн чадварууд дайсны нутаг дэсгэрт ингэж хортон нэвтрэх боломжийг олгосон юм. Гэвч Тео эндээс цааш ханцаараа явах хэрэгтэй тул өмбрөг үнсэн лагер руу буцахыг тушаав. Тэрээр бүрэн чимээгүй хөдөлж уулын нурууны аюултай налуугаар данжин дашлаа. Тэр өөрийгөө илэрхгүй байхыг баталгаажуулж бүр тагнуулын хэрэгсэж чимссэн байв. Цамхгийн бэлдэх нөхцөл байдлыг гэж ярихад хамгаалагчдын төсөнд түүнийг таамаглаж ясан ч чанга байлаа. Тео орцоос нэлээд зайтай байсан ч зарим мэргүүжийн хамгаалагчид түүний хөдөлгөөнийг аж хэдийн анзаарчээ. Тэр дундаа нэг хамгаалагч төгшөж түүний халахагч болгон ашиглаж байсан хад чулууг шалгахаар шийдэв. Эргүүлийн хамгаалагч сэжиггүй хатыг болгоомжтой тойрч илдээ алхуур соголов. Түүнийг барцхаар багнын араар шагаахад юу ч байсангүй. Хит хитэн удаа өнгөц шалгасны эцэст эргүүжийн цэрэг илдээ хон дотор нь хийж сонор сэрэмжээ содруулав. Энэ нь маш том алдаа байлаа. Түүнийг хад шалгаж хооронд ард нь байсан хамтрагчийг нь
нууц салбарч унгацсан байв. Эргүүжийн хамгаалагч бусдад анхаарал өгөвч журмын дагуу дутайг орлоо. Гэвч Тео түүнийч мөн ажил хортон газар онохов. Цамхгаас хэдэн мижийн зайд Эд Тройвен цасан далаа басан тавхилын ширээн дээр аимшигт махан бөвнүүдийг биширч зогсно. Нэгэн даяанч тавхилж түүний артаас төхөөж ирээд тавхилын ширээг хорон мөнхагаар хөхөрлөө. Синтигээсээ буусан галзууруу эзэн ханыг амьлал хараатай зан үжийн тулд Тройвенчүүдийг өөрсдийн ариунч төрийн сүмтэй гар барина гэж тавьж зүвлээч хүү байв. Тэрхүү жившүүрт махан бөвнөр дотор нэгэн дүрс хачин чихтэй урагш бүхийж бузарцсан хүчийг тогтвортойгоор шингээж байлаа. Энэ нь нэрж ил гарсан дотор эргэтэн шир зогшиж болчин татханана. Эд өөртөө энгийн харилцаж буй тавьчийн хамсахад дургуутсан бөгөөд галзууруу эзэн ханыг синтигээсээ буусан гэж хэлэхэд үнэхээр дургүй байв. Түүний нүдээр бол зөвхөн ганц жинхэнэ рагнар эзэн бий. Яг одоо ширээнд сууж байгаа нэгэн бол зүгээр хурамч антан. Бүтэхгүй галзууруу эзэн хан ширээгээ эргүүлэн авах болно. Эд Тройвен болон түүний жинхэнэ рагнар гэж үздсэн хүмүүс бол жинхэнэ эцдийн зүгээр нэг зарцнаар юм. Ариунч төрийн тавьж үүнийг санаж явбал тэр баяр шахуулна. Одоогийн байдлаар түүний шаардсан амьлалт зангуулж бараг дуусч байна. Гэвч агуу хүчит эзнийг тамийн орноос амьлуулахын тулд тэдэнд тохирох материал буюу анх төчлөөгийн хүчийг агуулсан рагнарын бие химэх төгс хүлэг хэрэгтэй хэвээр байв. Эд тэрхүү эцсийн зүйлийг оч авахд санаа зовхгүй байлаа. Тэр харин цагаан цамхгийг эзлэх төжхөрт илүү санаа зовж байв. Сүүлийн үеийн мэдээгээр цамхаг дотор хүч дэндүү асар их байна. Тэд үүнийг сүдрийн чөтгөрийн хордоор дүүргэж байсан ч эсэргүүцэл нь дэндүү хүчтэй байлаа. Ариунч төрийн сүмийн дээд тавхигч хамаг хүчээрээ зүтгэж арай ядан тавтаж байсан ч цамхгийг цагт нь эзлэх боломжгүй мэт санагдав. Эдэд энэ явцын тайзан огт таалагдсангүй. Ямар ч тавхиц тишил байгууд бухимдсан тэрээр өөрийн орог гаргаж мэдээ хүргэж хөрхий залуу шараа зурулан шийдэв. Тэр галзууруу эзэн ханыг амьлуулахын тулд дэндүү хол явсан бишээ. Зан үеийг дуусгах түн зөвхөн анхдагчлуугийн хүчит хэрэгтэй. Тэрээр боломжгүй гэсэн хариултыг хүлээж авахгүй. Эд Тройвен хүмүүстэй үнийг боломжтой болгохын тулд бүхий дарах хэрэгслийг ашиглахыг анхааруулав. Толгоогоо алтахаас айсан мэдээ хүргэж бовнд бодсондоо хөлцөл очиж үүнийг заавал биелүүлнэ гэж амлалаа. Тэр толгоогоо тасдуулхан оронд зөвхөн хамраа хугацаад өнгөрсөн нь түүний хувьд том ялалт байв. Кланын залуу тэргүй эдэд яаштай мэдээ дуусгахаар өөр нэг мэдээ хүргэж гарч ирэв. Цагаан цамхгийн сагирт халбагч хамжилттай нэвтэрчээ. Хинч байсан тэрээр хамгаалагчдын нэгний хувцсыг алсан байлаа. Бусад эргүүлжийнхэн нөхрийнхөө хувцсыг тайжуулж ухаангүй хөвтөж хай хармагцаа төгшөөрийн харанг дэрдэж тухайн бүсийг бүхэлд нь нэгжиж эхлэв. Алсаас хэн нэгэн энэ замбараагүй ядлыг танин ажиж байлаа. Эцэст нь тэд нэгтгэхийн багтай төгс өссөн. Багтай эргүүлийн цэргийг олж харав. Гишаруу алсын хараагаараа шинэ агаараа нэр төшгчийг дайсны шугамын ард нэвтэрснийг хараад гайхав. Тэв зөвхөн шаардлагатай хэмжээгээр алж дайсныг ямар ч өвдөггүй хорсон гэж тэр үзжээ. Энэ арга нь түүнд хар цасыг санагдуулсан юм. Гишаруу тэрхүү өмнөх амьдралдаа тэрхүү нууц бүлхэмд ажиллажсэн дах гэж сэжиглэв. Тэр залуу ордыг бодож яснаас нь илүү сонирхолтой гэдгийг хүлээн зөвшөөрч түүнтэй тож таягдсан ядан хүлээв. Ансие түүнийг сүлсээ гожлохоо болж дахад анхаарлаа хандуулахыг шаардлаа. Тэр тархлын үеэр аль хэдийн нэг удаа алдсан билээ. Гишаруу энэ даалгаврын жин мэджээ. Тэр томоотой байна гэж амласан ч зайчин царай нүгийг нь үгүйсгэж байлаа. Цагаан цамхгийн хамгаалалтыг халдварч нэвтэрсэн гэдгийг сонсоод эд бараг азар хашаав. Энэ огт боломжгүй зүйл байх ёстой. Тэдний ажиллагааны жинхэнэ зорилгыг зөвхөн цөөхөн хэдэн хүйж мэднэ. Чөтгөр гэж энэ дайм бүхэлдээ рагнаруудын анхаарлыг сануулах зайлмиг штэ. Түүний зүүн савин нь түүний төгс төлөвлөгөө балж чадах ганцхан хүн байгааг хэлжээ. Тэр рагнар тэхэн түүний замд сайдулсан ганц өргсөн байсаар ирсэн. Өөр бухимдалтай автахаас өмнө Эд Тройвений илүү эрүүл ухаантай тасан дамгаалж чадлаа. Мэдээ хүрэгч айсан санарсан дуугаар нэгжлэгийг сайжруулж халдварчийг даруй барихын тулд хамгаалж хүчтэй тоог нэмхийг санаж болгов. Гэвч Эд өөр төлөвлөгөө бодож авчээ. Одооноос эхлэн тэд төлөвлөгөөгөө өөрчилж байна. Тэрээр цагаан цамхгийн жагираас бүрэн хурах тушаалгавч. Газар дээр зөвхөн хамгийн бага хүч үлдээ. Ингэх нь хамгаалтыг нэвтэрсэн хинт ч болов. Анхдагч логийн хүчийг алдах хэрэгслийг нэмэгдүүлнэ. Гэвч Эд Тройвений яг хүсэж байгаа зүйл нь энэ байлаа. Тэрээр халдварчийг тэрхүү ядаргаатай Рагнар гэдэгт 100% биштэй байв. Хүүгийн сүүлийн үеийн өсөлтийг харуул тэр цагаан цамхгийг ганцаараа эзэлж анхдагч логийн хүчийг аваад гарч ирэхэн гарцаагүй. Эдгараа дахин давхиж өөрийн хамгийн итгэвчтэй цэргүүд болох хязгаартанд туслахудаа дуудлаа. Хэрэг цагаан цамхгийг эзлэхэд тэдэнд тийм боломжгүй байгаа бол тэд хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хийж хүүгээс үнийг хулгайж болно. Бүх зүйл төгс болохыг баталгаажуулахын тулд тэрээр энэ ажлыг өөрийн нэг номер айн даатгав. Таслын нэмжийн хамт түүний 2 номер болохын нийтдээ том дайны алх барьсан Голет цавь байлаа. Том хөхтэй нацист Доми ээж буюу эдийн 3 номер дээрээ багийг гүйцээ. Түүгээр хизээч өөрийгөө бүү оролдуул. Залуу Рагнар авдагч логийн хүчийг арч чадсныг баталмагц. Тэд түүнийг алж хүчийг нь холгоолох ёстой. Энэ бол тэдний заавар бөгөөд тэд юу ч хийсэн үнийг даах болно. Цагаан цамхгийн лагерт юу ч мэдэхгүй тэнэгүүд бамбар барин халбагчийг хайсаар байв. Өхрөлт хийсний дараа лагерт маш цөөхөн хүн үлдсэн тул хамт хүн хүчээ 2 бүлэгт хуваахаар шийджээ. Нэг бүлэг нь хайх болно. Цамхгийн иргэн тойронд мөн өөр нэг нь урд талыг хамгаалах болно. Хүлээжсэн чинь тэр цагаан цамхгийн нэрлийн багт багтаж чадлаа. Эдгээр тэнэгүүд түүнийг яад баг зүсцэн
дагаарч хасасангүй. Ийм амархан нэгтгэрсэн TOS-ийг авахгүй чадсангүй. Энэ нь түүний ажлыг хөнгөлж байгааж толгойд нэг бодол эргэлзээр байв. Тэр сайн биш тэгсэн бололтой цэргүүд дайсныг таних нууцугч хэрэгжсэнгүй. Ирнэ гэж хүлээж байсан нэмж хүчин ч ирсэнгүй. Үнэн дээр анхны тандттай харьцуулахад хамгаалалт нь хамаагүй сурчсан байв. Хин нэгэн түүнийг цамхаг руу шууд хүчлэгээ дамж санагдана. Цамхгийн үдэнд ачмагт систем түүнд анхдагч лууны олдвор байгааг анхааруулв. Энэ нь хав байх магадлал өндөр байсан ч Тиогийн хувьд энэ нь хамаагүй байлаа. Түүнийг цамхгийн эртний хананд хүрэхэд лууны гараас үүслэн түүний цэстэй цуратан ослаа. Дараа нь хондарсан ч хамаагүй Эд Травинаас өмнө анхдагч лууны хүчийг авахар шийджээ. Тэр эргэлзэлгүйгээр бамбараа хаяад цагаан цамхгийн түнд зөрүүлсэн нээсэн хасгаар орсоо. Эцэст нь цагаан цамхгийн сорилт эхэллээ. Цамхгийн гадна түүнийг дагаж исэн онгочид хөдөлж эхлэв. Эзэн нь тэдэнд цагаан цамхгийн талаар хэлсэн ч гишарын зэрүүд газарч жинхэнэ анхдагч лууны олдвор олдно гэж сансангүй. Хэрцгий луу яагаад сүүлийн үед Травиныхонтой ороос цолдод байсны учир одоо л олдов. Сонгогдсон нэгэн цамхаг руу төвөггүй орохыг хараад гişэр галзсан мэт инэ. Сонгогдсон нэгэн гихгүй шин атарх марч гарцгүй байдалд орсон үед ямар ч хэрэггүй гэдгийг ансын хүлээн зөвшөөрөв. Ихрүүд замдаа Тэвгийн хайсан дөрөн тогтцыг авлаа. Тэд үүнийг ашиглаж үүмэн дэгдэж болгоч. Энэ бүхэн өөрсдийг нь өгөөшилж байгаа мэт санагдана. Өгөөш байсан ч хамаагүй. Энэ нь одоо чухал биш. Одоохондоо тэд ухарч сонгогдсон нэгнийг эргэж ирэхээс өмнө бүх зүйлийг бэлдэх хэрэгтэй. Гэвч гişэр явахаас татгалзав. Тэр цамхгийн гадна Тэвг хүлээхийг хүссэн. Ансиогийн дөргөө хүргэв. Энэ тулааны донтон тэрхүү артан хүүг Рагнарын ишгмсэн төвштэй ямар царай харагдсан ядан хүлээж байлаа. Цагаан цамхаг руу орсноос хойш нүд гэлбом гэрэл ажмар цамхрав. Тэвгийн нүд ч тэрхүү хурц гэрэл ажмар тасв. Хэн нүдээ нээдэл тоож баршгүй болсон баг нь өрөөнүүдтэй цэвэр цагаан материалаар хийсэн аврагтан байгууламж татвар байлаа. Цамхаг түүний аюулгүй байдалд заншиж болцрохыг мэдсэн Тэв цагаан сарны гэрэлтэд хурдан согсов. Энэ газрын хамгаалагч анхдагч лууны хүчний ихэнх хэсгийг үгж часан. Тул тэр аимшигтай зүйл хүрээж байв. Яг тэр мөчид олон хаалганы нэгнээс улаанаар гэрэлтэх нүдтэй лууны төвхтэй амтан гаж ирэв. Тэв хизээч хамаагүй хамаг хүчээрээ тулшихад бэлэн байж эждийнхээ бариулыг чанга атглаа. Цагаан цамхгийн хамгаалагч нь нөхөр жижигхэн нүдтэй өчүүхэн амтан байхыг хараад тэр хэрхэн гайхсныг төсөөлдөв. Жижигхэн хамгаалагч нулимс төслөлөн зарим нэг хачин залуус түүний нутагт эсгэрт нэвтэрч төрийн сүүдрийн хор хастай хайг оролцсон тасаар гомдлоо. Тэдний зогсоох гэж оршихын туйлын ядархатай байжээ. Тэе өөрийгөө тоглоом шалгаанд хуурчлаа гэж бодов. Тэр юу ч хийж чаддгүй саруулзах гөрөөжийг ширтэж буруу цамхаг руу орсон болов гэж гайхаж байлаа. Тэр бүхийж бусад хамгаалагчдаа дуудаж тэдний эдэг амтан энэ мөн эсхийг шавсав. Үсгэрийн луу түүнийг жижигхэн хамгаалагчийг гадаад төрхөөр дүүнэхээ болохгүй. Гриффинч бас нэмж Тэе өөрөө айдас төрүүлэн сонгогдсон нэгэн шиг биш хөөрхөн хүүшиг харагддаг байж тийч хийж болохгүй гэв. Хамгаалагчид нь айн чичирч байгааг хараад Тэвгийн санаа зовнож баг зэрэг нэмжив. Жижигхэн амтан сатаарсандаа хурцэл өчөөд өөрийгөө зүй ёсоор танилцуулав. Түүнийг Кератакус, Тавчандаа Керата гэдэг бөгөөд агуу анхдагч лууны хамгийн үнэнч таслах. Эзнийхээ хүчний их хэсгийг өвлөгч чаж. Тэрээр эрт дээр үе Пантены хаалгыг хамгаалж иржээ. Тэе өмнө нь Пантены хаалганы талаар хизээч сонсож байгаагүй юм. Керата энэ бол бурхтын оршдог газар хэмээн тайван тайлбарлав. Анхдагч лууны олдурууд нь өвдөө түүний хүчийг хуваалцдаг хитрхийн нүд юм. Өмнө нь бүх хамгаалагчдын эзэнд гүйцэтгэх хэстэй тоож башгүй олон өрөг байсан. Пантеан болон мөнх бүс ертөнцийг холбосон хаалгыг хамгаалах нь тэтгэрийн нэг байв. Тэрхүү үрийг өвлөн авахч нь том басын хамгийн үнэнч таслах түүний хүчийг хадгалагч шудрагаш бат жижигхэн Керата байлаа. Тэвгийн бурхтын тухай мэдлэг нь зөвхөн эртний содрог бичгээс унсан зүйлээр хязгаарчдаг байв. Тэднийг үнэхээр бодит гэдгийг сонсох нэрээр зочдмор хэрэг байлаа. Тэр Кератагоос илүү их мэдээлэл авахыг хүссэн ч хөвгөлтэй гөрвөл түүнлүү манаг гэрчин инээн сүшин харах төдий байв. Тэрээр хон алдсан мэт байснаа өөрийн бүтэнээр болох Кератакусыг аажмаар дахин хийв. Тэв түүний хийснийг тавтан хэлэхэд жижигхэн амтан хон орох шиг болов. Тэр үнэхээр хачин живтэй амтан байлаа. Тэвгийн уулдж байсан хамгаалагч бүр зүгээр нэг жирийн байж чаддаггүй байв. Тэр Кератакусаас бурхан үнэхээр байдаг эсхийг асуув. Керата тэд байдаг хэмээн баяртай хариуллаа. Үнэндээ сонгогдсон нэгэн тэднийг аль хэдийн мэддэг байх хэвээр. Эцсийн эцэст тэд зөвхөн түүнд л харагдах зургсуудыг илгээсээр ирсэн. Түүнийг ахих болгонд даван тулсан сэржт бүр өдий хүч тасан шагнаж болгон мөн системээр асан мэдвэдэс бүр нь бурханы зургс байжээ. Рагнарын өдөрт халбан тушаалтнууд стратеги хэлцгээс төгсөрсөн төв өндөрлөгч чухал хурж болжээ. Харлуу хэлэлцүүлгийг өдөртөж ээждэг эсэрхүүлгүйгээр шууд яриандаа оров. Тэд яагаад фронтын шугам цугларсны хүн бүр мэдэж байгаа. Роберт Рагнарыг оршцуулаад энэ цугларчдад 9 лууны 7 нэрсэн байв. Тройвины 9 зарц харж ирснээр Дэн тэдний төсөөлж байснаас ч удаан өргөжиж байлаа. Чухам үний улмаас 9 луг тулаанд шууд оршихыг шаардсан байна. Харлуу Дэний өнөөгийн байдлын талаар хүн бүрд танилцуулах нь чухал гэдгийг онцлоо. Тэрээр дараа нь ямар ч асуулт санал авахд бэлэнгэв. Робертыг эхлэхээс өмнө хэрцгий луг гараа өргөж тулааны талбарт оролцохоос гадна шийдвэрлэх чухал ажил байгааг мэдэгдэв. Тэр хуруу хараа төхөж өөрийн шав нарын нэгийг орууллаа. Дохионы дагуу Ансаа Рагнар майханд орж ирэв. Тэрээр гинт орж ирсэндээ илбэрээр хүлцэж өчиж
Яаштай асуудыг хийсвэхэд төшөөлөв. Анси 900-д цагаан хувьтлооны марк цэргийн дүрм тогтцыг үзүүлв. Тэрээр Тио Рагнарын урагшлагын нүдээр харсан бөгөөд гартагаа дүрм тогтсон. Үүний тодорхой баримт гэж мэдэгдэв. Хүлээж яснаар хамтлаг залхамжлагчид нэр дэвшигчийг хөтлөх боломжийг шүүрэн авлаа. Рагнарын дүрм тогтцыг хаях нь урсан тодорхой үйлдэж гэдгийг тэрээр хамгийн түрүүнд дурдв. Бусад зоонуудын хариу үйлдэж хамаагүй тогтун байлаа. Чөтгөрийн зөө хүнд байдалд оров. Тэрээр Тиог дүрм тогтцоо хаяхдаа юу бодож байсныг таахаа хичээж байв. Дэд тушаалтнууд юу хийхээ эрсдэж явцуур тэдний ярианы голдвор одоогоор оршихын айдастай нүүр төвч байлаа. Хэрэг тэр Кератогийн үгээр зүй ойлгосон бол замдан тусаж байсан цэнхэр зурсан цанх нь бурхан түнтэй харилцах аргагүй жээ. Жижигхэн хамгаалагч мөрөө хавчна. Үүнийг ямар ч эргэлзээгүйгээр батлав. Тио бүх сонгогдсон хүмүүс ижил зүйлийг харж чаддаг уу гэж асуусан ч Керато түүнийг онцгой тохиолдол гэдэгт итгэлтэй байв. Жижигхэн хамгаалагчийг шалтгааныг нь тайлбарж өгөх гэж оролдоход Тиогийн чихэн зөвхөн дүлэрсэн чимээ сонсогдож тэнцвэрээ алдах төхөв. Керато толгоогоо мажив. Сонгогдсон нэгэн үнийг хараахан сонсох эсгүй байсан бололтой. Мэдээшийг дэд хүчнүүд шүүж хааж Тио илүү тодорхой мэдээлэл хайхад Кератогийн хөрдөн минийн сэвлэл сижигтэйгээр хувирв. Тэрээр үргээ биелүүлэхийг маш удаан хүлээсэн юм. Гэнт Тиогийн өмнө аврах там чулуун хаалга гарч ирв. Үйл явдал усан мөрчинжиж эцэгтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэг бүх зүйл эрэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзгийг өсөж дэвшсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувг сумын заавал бүртгүүлээрэй.